Бүтээлч нийгэмд репликатор хуулбарлан бүтээгч мэтийн технологи бүх хүмүүст хүртээмжтэй болно. Репликатор энэ уран зөгнөл биш. Энэ бол физикийн хуулиар ажилладаг төхөөрөмж. Жишээ нь хавч футболк эсвэл гар утсыг авцгаая. Гаднаас нь харвал тэд хоорондоо огт адилгүй. Гэхдээ бид тэднийг микро түвшинд авч харвал тэд ижил эгэл жижиг хэсгүүдээс тогтдог болохыг харах болно. Зөвхөн тоо хэмжээ, хосолж нийлсэн байрлал нь л өөр өөр. Эдгээр эгэл жижиг хэсгүүдээс атомууд, харин атомуудаас молекулууд үүсдэг. Тэгээд эдгээр эгэл жижиг хэсгүүдэд өгөгдсөн хослолын ачаар бид хавч футболог эсвэл гар утсыг авна. Хуулбарлан бүтээгч репликаторын зарчим нь харин ч яг эгэл жижиг хэсгүүдийг зөв хосолсон байрлалд цуглуулж бидэнд хэрэгтэй халуун өглөөний цай эсвэл модны өмдөө гаргаж авахд оршдог. Тэгээд бүр өмд нь шинэ айлгээдийн эндүүд ч гэсэн бас сайн чанартай байх болно. Бүгд таны тохируулсан програмаас хамаарна. Репликаторт жишээ нь шинэ гар утсыг бий болгохын тулд 3 бүрэлдэхүүн хэсэг хэрэгтэй. Энерги, мөн биетийг бүтээх эгэл жижиг хэсгүүд. Тэднийг цуглуулж бүрдүүлэх дарааллын мэдээлэл. Энерги эрчим хүчийг хүндрэлтэн айл эртнээс амжилттай ашиглаж ирсэн. Бүтээлч нийгэмд бид шинэ төрлийн энергигч, мөн өмнө нь нээсэн энергийн төрлүүдийг ч ашиглах боломжтой. Эд зүйлийн талаарх мэдээллийг шаардлагатай биетийг сканердан хуулбарлан бүтээгч репликаторт суулгах замаар авна. Үүнтэй төстэй зарчмыг ундааны молекулыг принтлж хэвлэх технологид айл хэдийн нэвтрүүлсэн. Ямар ч ундааг молекулуудаас шууд хэвлэдэг. Гол нь бидэнд хэрэгтэй эд зүйлийг bijүүлэхэд шаардлагатай хэмжээний эгэл жижиг хэсгүүдтэй байх. Үүний тулд хог дахин ашиглагч утилизатортай байх хэрэгтэй. Түүнд хэрэггүй зүйлсээ хийхэд түүнийг эгэл жижиг хэсгүүдэд задлж нөөц булган хадгалагч хайрцаг картриджид хийнэ. Харин репликатор нь картриж хадгалагч ба мэдээллийн тусламжтай танд хэрэгтэй бүх зүйлийг бүтээнэ. Өөрөөр хэлбэл хог дахин ашиглагдана, харин та хүссэн бүхнээ авна. Хог дахин ашиглагч утилизатортай байхад дахин аяг тавг угаах шаардлагагүй болно. Түүн рүү угаах тавг, ширээний бүтээлэг, хоолны үлдэгдлээ шидлээ тэгээд л болоо. Хуулбарлан бүтээгч болон хог дахин ашиглагч нь таны богинодолгооны зуух эсвэл багахан шүүгэнэл хэмжээтэй төхөөрөмжүүд. Тэдний доторх соронзон хүч нь эгэл жижиг хэсгүүдийг өгөгдсөн хослолын дагуу дахин байрлахад хүргэдэг. Ердөө хормож төдийд мөн ямар ч үед танд хэрэгтэй бүх зүйлс ямар ч үн төлбөргүй таны эрүүл мэнд гарагийн экологид хор хөнөөлгүйгээр бий болно. Репликатор нь зөвхөн хүн бүрд ашиг тусаа өгөөд зогсохгүй, мөн бүх гарагт ашиг тусаа өгнө. Жишээ нь өнөөдөр та өглөөний цайндаа амттай шинэхэн тал хийхийн тулд үйлдвэрлэлийн нарийн төвөгтэй бүхэл бүтэн гинжиглэхээ үйл явц шаардлагатай болдог. Талбайгаа хаглах шаардлагатай. Энэ ажилд трактор хэрэгтэй. Трактор түүний бүх эд ангиудыг үйлдвэрлэхийн тулд бид янз бүрийн үйлдвэрүүдийг барих ёстой. Энэ бүх үйлдвэрүүд нь хортхийг тооноор нь ялгаруулна, харин гадагшлуулдаг бохир ус нь аюултай химийн нэгдлүүдийг агуулдаг. Бас бидэнд түүхэн эд түлш хэрэгтэй түүнийг карьер уурхаагаас олборлно. Улаан будааг ургуулахын тулд хөрс ургацыг хордуулдаг, пестицид, химийн бордоо хэрэгтэй болдог. Шаардлагатай зүйлсийг хүргэхэд асар их зардал гарна, түлш тослогооны материал орно. Бас тээврийн хэрэгсэл хэрэгтэй. Машин, хөлөг онгоц, галт тэрэг. Энгийн л нэг талах байгаль орчинд ямар хорхоноол дагуулж байгааг харж байна уу? Тэгээд бүх салбарт тийм л байдаг. Бүтээлч нийгэмд бол энэ бүх байгаль орчинд хор хөнөөлт үйл явц үгүй болно. Учир нь хүмүүрийн гард орох хуулбарлан бүтээгч репликатор байна. Товчлуур дарлаа. Талхаа идлээ. Бид бүгдэд гарагийн хаанч байсан бүх зүйл хүрэлцээтэй байх болно. Бид агаар газар далайгаа бүх төрлийн аюултай цацраг эдвэгт бохирдлоос цэвэрлэж чадна. Хог хаягдал хамгийн үнэтэй нөөц болж шин сайхан зүйлийг бий болгох эгэл жижиг хэсгүүдийн их үүсвэр болно. Бүтээлч нийгэм энэ бол та хамгийн дэвшилтэт технологиг ашиглах боломжтой болох ертөнц юм. Бас таны амьдралын материаллаг, санхүүгийн тал хамааралгүй эрх чөлөөтэй болно. Амьдрал тав тухтай элбэг хангалуун болж цэцэглэнэ.